За эхлээд Тэмүүжин сайдас энэ нөгөө машины дугаар одоо гаригуудад явуулаад байна шүү дээ тус тусд нь. Тэрнийг яагаад хуульчлахгүй юм бэ? Одоо их сайхан одоо бүгдийг хуульчилж байгаа юм бол. Одоо энийг хуульчилж болохгүй юу гэсэн нэгдүгээр асуулт байна. Хоёрдугаарт ингээ харж яхад бол 15 онд бол улсыг хурлуул хоёрхан хуультай юм. Ажил хийх шаардлага. 16 он хүртэл байгаа. Гэтэл энэ ингээд онуудыг харахаар 15 онд хоёр хууль батлна гэж. Яг тэр үед 15 онд улсын хурд юу их вэ гэсэн хоёрдугаар асуулт гончигторч гişүүнээс. Яг бол хоёр хууль батлаад болчих юм уу л гэсэн. Гуравдугаарх нь энэ хуулиудын ингээ орсон ингээ жагсаалтуудыг хараад дотор нь одоо бид саяхан өөрснөө баталсан нөгөө үндсэн чиглэл төсвийн хүрээний мэдээлэл энтертэй ингээ харьцуулаад үзэхээр нэг л сонин улс гарч ирээд энэ 15 оны төгсгөлд ямар улс гарч ирж байгаа нэхээр за асар их олон нийгмийн халамжийн ил болон дал системтэй төрийн капитализм маш хүчтэй ноёрхсон зах зээлийн эдийн засаг байгаа эсэх нь мэдэгдэхгүй тийм л улсын одоо хууль харагдаад байна. Дэвшилттэй юм гэхээр 104 105 дугаар заалтанд байгаа хоёр хууль байна л. Өөрөөр хэлбэл энэ хуулийг хэрэгтэй хэрэггүй хууль хийх шаардлага гэдгийг тодорхойлсон хууль гарнаа гэж нэг нь. Хоёрдугаарх нь бид өөрсдийнхөө гараар тарьдаг хүнд суртлыг хязгаарласан хууль гарнаа гэсэн 105 дугаар заалт. Тэгэхээр энэ маань одоо энэ оруулж ирж байгаа хуулиудтай чинь зөрчилдөд байгаа юм байна биш юм уу гэсэн одоо хоёрдугаар асуулт Тэмүүжин сайд. Гуравдугаарх нь хэрв энэ хуулиудыг ингээ оруулж ирэхэд ерөнхийдөө энэ хэврэл яваад байна л. Зүгээр нэг жагсаалт. Тэгээ би гончигторч гişүүн ажлын хэсгийн ахлагч асуумаар байна. Энэ хуулийг Монгол улсын эдийн засгийн тийм ээ энэ хөгжлийн бодит процесстэй бидний одоогоор харж чадж байгаа тэр төвшөнд гаргаад ирсэн баримтуудтай харьцуулаад за хуулийн тогтоомжийн хүрээнд Монгол улс нэг ингэж харагдах юм байна. Одоо жишээлбэл Санжмитов сайдын яамнаас оруулсан юмд юм байна шүү. Төрийн албан хаагчдын салинг одоо нэмэгдүүлдэгээр үнэ өсчдөг учраас хууль гаргая гэсэн. Инфляцийг хуульчлна гинэ. Тэгэхээр иймэрхүү юмэрс гэтэл нөгөө нэг гурван талаар яриад мэддэг энэ төр юм маань хайчих юм. Нөгөө оролцооны механизм маань яах юм? Тэгээ иймэрхүү ингээд нөгөө аппетитийнхаа дагуу ингээ хууль оруулдаг юмнуудын жагсаалт болчоод энэнд нь уул нь бол улсын их хурлын тэр байнгын хорооны одоо ажлын хэсэг нь дүгнэлт хийгээд за энэ хуулийг энэ жагсаалтыг харахад бол ийм чиглэлээр их хууль батлагдах нэ. Энэ дээр одоо баг батлагдах нэ. Ингээ харахаар манай улсын 15 оны дүр төрх нэг ингэж харагдаж байна гэсэн ийм юм л дутаад байх шиг байх. Эсвэл одоо ийм юм хийдгүй юм уу? Энэ зүгээр засгийн газрын оруулж ирсэн юмыг ерөнхийд нь ингэж батлаад ингээ явуулцдаг тийм зан заншилтай болцсон бол би дуугаа бай. Тийм зан заншилгүй юм бол одоо энийг үнээс хойш ажлын хэсэг ч юм уу ингэж анхаардаг болмоор байна. За эцэст нь хэлэхэд бол одоо жишээл энэ дотор би ингээ хуулиуд хараад байхад бол нийгмийн талын хуулиуд их санаачилсан байна л да. Энэ үл сайн ард түмэн таалагдана. Нийгмийн асуудал би үгүйсгээгүй. Гэтэл энэ эдийн засгийг нөгөө доктортой тэгээ оролцоотой хөгжүүлэх энэ бодлогын хууль эрх зүйн орчин хаана нь яаж яваад орчих уу гэж. Хоёрхан зүйл надад одоо их хайтайхан харагдана. Нэг нь бол Тэмүүжингийн тэр чиглэлээр хийж байгаа тэр 104 105 болон бусад нэг хэдэн хууль, нөгөөх нь тэр сайхан бэлгийн оруулж ирсэн энэ хүнд суртлыг байхгүй болгон лицензийн тууг одоо явж байгаа реформын процессыг үргэлжлүүлнэ гэсэн. Ийм л юм байна. Тэгэхээр энэ хоёр л хайтайхан харагдаж байна. Бусд нь тэгээ энэ дээр анализ хийх юм байхгүй байна гэдгийг бидний учраас зүгээр айгүй товчхон хариулт би үгүй гэдгийг мэдж байгаа учраас анализ хийсэн үү? Үгүй ээ гэсэн л хариулт авчих. За баярлалаа. Гончигдор гişүүн дараа нь Тэмүүжин гişүүн. Дэмбэрэл гişүүн миний Лундажин гişүүнтэй асуултын хариулт хэлбэртэйгээр ярьжсэн нэг 3 дахь хэлбэрийг л хүсэн хүлээж ийн гэж ойлгож байна л доо. Өөрөөр хэлэх юм бол засгийн газар
шинэ засгийн газрын мөрийн хөтөлбөрөө боловсруулаад улсын хурлаар баталгуулж оруулж ирэхдээ энэ мөрийн хөтөлбөрийн биелэлтийг хангах хууль эрх зүйн орчин бол ингэж шинжлэхдэх юм а гэж ингэж агуулмжтайгаа хууль эрх зүйн шинжилэл нь холбогдож орж ирэх шаардлагыг л тавьж яана л да. Өөрөөр хариулах арга санаа сэтэл хоёр бол яг л тийм дээр битэрийг бол давхцж байна гэсэн ийм ойлголттой байна. За тэр оны хувьд ярих юм бол энэ ардлын он бол өргөн мэдүүлэх хугацааны тухай юм а. Тэрнээс яг баталж гаргана гэсэн огноонууд нь биш юм. Тийм учраас өргөн мэдүүлэхийг харах юм бол 15 онд өмнө нь өргөн мэдүүлсэн хуулиуд гэх юм бол одоо 12, 13, 14 он гэж харах юм бол хангалттай олон хуулиуд байгаа шүү дээ, тийм ээ. Харин амжихгүй юу гэдэг сигналтай. Хойшоогоо яагаад байгуулж ийн гэх юм бол дараагийн энэ засгийн газар хэрэгжүүлэх, уг хуулийг хэрэгжүүлэх тэр зүйл рүү бол өөрийн оролцоо багасгах ийм агуулгаараа бол сүүлийн жилүүдэд санаачлах хуулиуд нь харьцангуй зөөрч буурж байгаа тийм динамик байгаа бах. Эхний одоо 13, 14 онд бол энэ хууль санаачилж батлуулахууд нь хуулиудын төслүүд нь олон хойшоогоо бол буурах юм а гэж. Товчтой ийм л хариулт байна да. Тэмүүжин шүү. Дэмбэрэл гишүүний ярьж байгаа асуудал бас хэд хэдэн хэлэх ёстой чухал дүгнэлтүүд байгаамаа. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг батлахдаа улсын их хурл үнэхээр энэ засгийн газар энэ 4 жилийн хугацаанд дотор аль аль салбарт агуулгын хувьд ямар өөрчлөлт, ямар бодлого барих гэж байгаа юм бэ гэдгийг тодорхойлоод тэр тодорхойлж байгаа зүйлээр дагаад энэ хуулиуд ийм хуулиуд ороод ирнэ гэхлээр засгийн газар тэр бодлогоо хэрэгжүүлэхийн тулд улсын их хурлын өмнө ийм хуулийг тэдэнд өргөн барьж хилцүүлэх юм байна гэд улсын их хурл энэ бизнес нь ерөнхийдөө энэ 4 жилийн хугацаанд бас 2013 онд ийм 14, 15, 16 онд ийм төлөвлөлтөд ерөнхийдөө ажиллах юм байна гэдэг л ерөнхий дүр зураг гарч ирж байгаа. Тэгээд байнгын хороод бол үндсэндээ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр болон энэ хууль тогтоомжийг боловсронгуйлах үндсэн чиглэл хоёрыг уялдаа харахаас илүүтэйгээр улсын хурлын гишүүд энд би ийм хууль санаачлах хэрэгтэй би ингэж хууль оруулмаар байна гэдэг байдлаар хандаад нэлээ өргөн хэмжээний анализ гэхээс илүүтэйгээр нэмж засварсан өргөн хэмжээний баримтч болж хувирчаад байгаа. Тэгээ энэ асуудлыг цаашид дээр нь ямар журмаар хилцэх энэ төр гэдэг дээр нь бас наривчлсан нэг тийм дэг байдаг юм уу, нэг юм гаргах хэрэгтэй болох хэрэгтэй байх л да. Машины дугаарыг бол хуульчлах боломжгүй шүү дээ. Тухайлбал улсын их хурлаас зөвхөн Улаанбаатар хотод зориулаад хууль гаргах боломжгүй. Энэ бол Улаанбаатар хот өөрөө хэм хэмжээ тогтоох, бүх нийтээр дагаж бүрдэх хэм хэмжээ тогтоох байдлаар асуудлаа шийдвэрлэнэ.